За байнгын орооны дарга эрхэм гишүүдийн энэ өдрийн мэндийг ирье. Тэгээд өнөөдөр 4 сарын 7-ны өдөр өнөөдрөөс 36 жилийн өмнө Монгол улс албан ёсоор 70 жил нэг намын тогтолцоотой явсан нийгмийн тогтолцоог халж олон намын тогтолцоонд шилжиж ардсан нам бүртгэгдсэн өдөр. Тэгээд 90 оны ардсан хувьсгалыг хийж ардсан намыг үүсгэн байгуулсан ахмадуудаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ энэ түүхэн өдөр ийм гонигтай хууль яриад сууж байгаадаа бас нэг жоохон сэтгэл эмзэглэж байна. Тэгээд бидний энэ сүүлийн 36 жилийн турш зорж явж байгаа олон намын тогтолцоотой, үг хэлэх хэрэгчлөөтэй, өмчтэй байх, ажил хөдөлмөр эрхлэх, хаана амьдрахаа өөрөө сонгох энэ эрхийн төлөө явж байгаа энэ үйл хэргийг одоо унтраах гэсэн, нухчин дарах гэсэн энэ хууль орж иж байгааг харамсаж байна. Одоо ойлгомжгүй олон зүйлүүд байна л да. Одоо жишээ нь улсын хурлын гишүүдийн ёс зүй гэдгийг юугаар хэмжих юм? Ёс зүйг хуульчилдаг болцсон нөгөө өгөн дор эсвэл шорон дор гэдэг шиг ёс зүйтэй бай эсвэл гишүүний үг гэдэг тийм нийгэмлээ орж ийн гэж ойлгож байна. Ёс зүй гэдэг дээр ямар үг хэллэг, ямар үйлдэлийг ёс зүй зөрчсөн гэж үзэх юм. За энэ дээр бас тайлбар хэлэх зүйтэй. Хоёрдугаарт энэ үндсэн хуулийн цэцгээдэг байгууллагыг одоо манай дараа нараас та бодоо олгож байна. Нэг огцорсон засыг нэг босгож ирдэг нэг газар болгоцсон байсан чи одоо өгөнд ордог гишүүдээ татдаг, эргүүлэн татдаг нэг субъект болохоор ашиглаж шин. Одоо энэ хууль нь яг энэ одоо байгаараа батлагтай явах юм бол энд хэрэлдээд энд одоо асуудал үүсгээд байж итл тэр зайсангийн тэнд хуралдаад татчих юм байна л та. Тэгээд өнөөдрийн энэ байгаа байдлаа хар. Яг ялангуяа энэ сөрөг хүчний гишүүдийн хувьд ёс зүйтэй байх боломж маш бага байгаа. Яагаад тэгэхээр эрх баригчдын нь гаргаж байгаа үйлдэлээс шалтгаалаад. Тэгээд энэ цэцгийг энэ нэг улс төрийн зодон руугаа битгий оруулж ирээд байгаа чи. Хоёрдугаарт юу гэхээр нь үндсэн хуулийн цэцтэр үндсэн хуулийн манаач байхаас гадна ёс зүйн асуудлыг шийдэх чиглэл бас байдаг юм уу? За энэ хоёр асуудал дээр хариулт өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт юу гэхээр одоо хэдүүлээ нэг жоохон учиртай байхгүй болвол нөгөө гадаа хүүтэн байна, дотроо нэг эвтэй байна гэдээс одоо энэ институт хоорондын асуудал руу бас битгий бас чирчээрээ гэж бас захих гэсэн. Тэгээ хоёр асуултанд хариулт. За хариулъя ажлын хэсгийн 2 номер. 3 номер. За 3 номер. За гишүүний асуултанд хариулъя. Ёс зүйн тухай асуулаа. Ёс зүй хуульчлагдсан юм билээ. Их хурлын гишүүд маань хуульчилсан. Үүнийгээ бол дагаж мөрдөж байгаа. За энэ нь болохоор төрийн албаны тухай хуулийн 11-1-2, 11-1-4-т улсын хурлын дарга, улсын хурлын дэд дарга, улсын хурлын гишүүд нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарна гэж заасан байдаг. За үүнтэй уялдаатай төрийн албан агчийн ёс зүйн хуулийг бас баталсан их хурлын гишүүд маань. Энэ ёс зүйн хуулиндаа болохоор төрийн албаны 225,000 орчим төрийн албан агч албан тушаалаас халагдах хүртэл хариуцлага хүлээх боломжтой байдаг. Харин их хурлын гишүүдийн хувьд болохоор төрийн өндөр албан тушаалт нь хамаарж байгаа. Мөн адил энэ хуулиндаа хамаарах ёстой. Гэтэл гишүүний ёс зүйн дүрмээр зөвхөн цалингийн 20% хүртэл торгуулах асуудал яригч. Тэгэхээр эн чинь нөгөө дабл стандарт ч бас үүсэж байгаа асуудал. Ард иргэдийн бухимдал, бидэнд гаргаж байгаа өргөдөл, санал гомдол. Инхээр энэ хууль маань энэ дүрмтэйгээ дахиад зөрчилдсөн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр манай ерөнхийлөгчийн санаачилсан энэ хууль бол энэ хуулийн ойлгомжгүй зөрчилтэй олон энэ асуудлуудыг шийдэж байгаа асуудал юм аа. За мөн одоо ирэн гишүүний асуусан ёс зүйг хэрхэн тодорхойлох вэ гэж дөрөв өмнө бас дурдсан. Ёс зүйг болвол хэрхэн зохицуулах вэ гэдгийг их хурлын гишүүд та бүхэн шийднэ. Ийшээ болвол бид бүхэн орох хэрэггүй.
улсын хурал бүрийн эрхийнхээ хүрээнд улсын хурлын гишүүнтэй одоо та саналаа өгөөд энэ дотроос хэрхэн хэв шинжийг нь хэрхэн тодорхойлох вэ? Дүрм журмыг нь хэрхэн гаргах вэ? Зохицуулт нь хэрхэн байх вэ? Ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юуг тодорхойлох вэ гэдгээ нээлттэй хэлэлцээд энийг тодорхойлох юм байна. Тэгэхээр манай энэ бидний зүгээс өргөн барьж байгаа хууль маань үндсэндээ ерөнхий нөхцөлийг тодтогсон хуулийн төслөө гэж ойлгож болно. За баярлалаа. Түрүүн нэгтэй юу асуусан? Цэцгийн тухай гишүүн асуусан. Тэгэхээр 1992 оноос хойш цэцгийн шийдвэрээр 7 тохиолдолд их хурлын гишүүдэд шийдвэр гаргаж ирсэн юм билээ. Элбэг дорж гишүүн, Гамболд гишүүн, Зориг гишүүн, Гончиг дорж гишүүн, Ням дорж гишүүн, Төр мандах гишүүн гэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг шинэ асуудал биш. Энэ 92 оноос хойш цэцгийн хүчин төгөлдөр шийдвэрийн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бид бүхэн үндсэн хуулиндаа л захирагдаж үндсэн хуулийнхаа хэм хэмжээнд тааруулж энэхүү хуулийн төслийг санаачилсан гэж ойлгож байна.